Миний энэ шивээс харагдаад. Шивээстэй бохны шивээс ахгүй би 5-6 нагаа ичиж арилдаг юм байлаа айгу болоо. Самаа олчлоо. Хамаг юмаа самарлаа шүү. Нэр маргааш нөгөө пицца хатын цам гарвын 1-р хорооллын нөгөө өнөр хорооллын пицца хатын салбар байдаг шүү дээ. Тэндээс худалдаа авалт хийх юм бол tote bag бэлэглэн шүү заяа. Маргааш бас хичээл орох юм чи хичээлээ таарчаад пицца хат руу ороод бас юм tote bag аваарай заяа юм 2 өнгөний сонголттой. Би л ангийнхаа хүүхдүүдтэй айгүйх уйлаж пицца хат руу орж айгүй ихэн цаашаа нэг уйлдээ ангийнхаа хүүхдүүдтэй гойлож мөнгөө нийлүүлж байгаа пицца хатын салбараас пицца авч иддэг байсан. Өмнө нь болохоор би 19-р хорооллын пицца хатын салбарт 50,000 төгрөгнөөс дээш худалдаа авалт хийсэн. Худалдаа авагч нарт би энэ tote bag-ыг бэлэглэх саналыг ингээд төвшүүлж байсан пицца хатад. Тэгээ одоо надаас ингээд асуугаад өөр ямар салбарт ч tote bag ингээд тавилмаар байна гэдэнгүүт нь би 1-р хорооллыг сонгосон байгаа. Дараагийн удаа бас аль салбарыг сонгох вэ? Та нараас комент бичээрэй. Гэртэйгээ айлуулах ойрхон пицца хатын салбарыг ч юм уу надаа хэлээд комент бичээрэй. Маргааш хичээл тараад эсвэл ажил мэжлэн тараад энэс нөгөө хязгаартай, тооны хязгаартай, лимиттэй. Тэгэхээр та аль болох эртхэн ороод энэ tote bag-ыг аваарай.